Гэмтэргийн цуврал баримтат кино. Сайн байцгаана өрхөн хүндэт үзэгчдээ. Гэмтэргийн цуврал баримтат киноны маань 3 дугаар анги буюу арилжаанд алдсан ам киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин даалгавартай яриа хийхэд бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ дүрийг анх хизээ санал тавиад ажиллаж эхлэх болсон бэ гэсэн асуултаар яриа эхлэе. За 8 сарын сүүлээр 9 сарын ихээр яг анх санал тавьж исэн. Тэгээд нэлийн нөгөө зохиол уншиж үзээд хэцүү байдалтайгаар тэгээд бас яг энэ нөгөөс нийгэмд бас эмэгтэйчүүдэд бүсгүйчүүдэд одоо тэг үзэгчтэй төрөх юм бол хэрэг болох сэдв юм байна гэж удаад ямарчсан хичээгээд ажиллаад үзье гэж бодоод тэг зориглоод орж исэн хамгийн. Энэ чинь болохоор хохирогч хэрнээ өөрөө гэмт хэрэгтэн холбогдогч болсон. Тэгэхээр дотоод агуулгын талаар цус дурдвал. Киноны маань агуулгын хувьд гэх юм бол яг нэг залууд хайртай болсныхоо төлөө хохирогч болсон. Тэгээд амьдралаа одоо ажиллаа бүх зүйлээ алдсан нэг тийм эмэгтэй тухай гарч байгаа байхгүй бол үйл явдал нь Ийм тохиолдлууд байдаг шүү дээ тий. Одоо хүн эмэгтэй хүн хайр дурлалынхаа төлөө юу чихээс буцахгүй байх тохиолдол олон байна. Тэрнээсээ болж одоо хайртай хүнийхээ төлөө өөрийгөө золиоссон байна. Хайр сэтгэлийн тал дээр яг ийм нөхцөл байдалд орсон байгаа эмэгтэйчүүдэд хандаж ямар үг хэлэх вэ? Ер нь айгу хэцүү байсан л та. Эмэгтэй хүн гэдэг чинь угаасаа айгу итгэмтгий ч юм уу тий яг үнэхээр яг хайртай л болвол бүхнээ зориулж чадхаар яг тийм хүчийг ингэж шахан гаргадаг штэ. Энэ эмэгтэй хувьд ч гэсэн ер нь яг тийм байсан. Хуч гартлаа үдээс аваагүй байжгаад нэг залууд үнэхээр сайн болоод хайртай болчлоо тий. Гэр бүл болно, хүүхдийг гаргана гэл ингээл зөндөөл юм ярьсан байгаа байхгүй донд ингээд зөндөөл процесс болсон байгаа штэ. Хос хоёрын хувьд ч гэсэндээ ингийн хүмүүсийн хувьд ч гэсэндээ яг хайр дурлал тэгжил эхэлдэг штэ тий. Би чамд хайртай юу хайртай, чи надад хайртай юу хайртай. Хоёул ирээдүйг гоё бүтээн, гоё амьдрын, өрөвхтэй гаргаад ингээд цэцэглээд гоё явна л гэж боддог штэ. Тэгэхэд яг энэ бүсгийн хувьд ч гэсэндээ яг тэгж эхэлсэн харьцаа ингээд амьдралыг нь оронгоор нь эргүүлээд тэгээд төгсөж байгаа байхгүй юу. Тийм тэгээд айгүй юм үнэхтэй. Гэмтэргийн цуврал баримтат кино. Зураг авалтын талбайд мэдээж баримтат кино юм чинь нөхцөл байдал бол аль болох бодит байх гэж тэ яг болсон процессд ойрхон байх гэж адилтгаж хийсэн байж тараа. Тэгэхээр үлдсэн сэтгэл зураг авалтын талбай дээрээс яг нөгөө зохиомл дүр биш тийм зохиож гаргаж ирсэн дүр биш яг бодит хүний тэгээд яг улсын амьдралаар хийсэн яг юм баримтат кино байсан болохоор ер нь бас юм айгуу юм хэцүү байсан яг хэрвээ би тэр хүний оронд байгаа бол гэж хэрвээ би тэр хүн шүү дээ тэр хүн байсан бол гэж үзэгчдэд хүргэж байгаа шүү дээ тэгэхээр аль болох яг ийм сэтгэл зүйтэй байсан бах та ийм үед яг ингэж алдна гэж бодаагүй бах та энэ хүнийгээ тийм хүн гэж бодаагүй бах та гэсэн тийм эргэлзээнүүд амар хорж ирж исэн. Тэгээд айгүйх харамсаж исэн үйл явдлууд айгүйх байгаа. Яг гоо жаргалтай үйл явдлууд ч гэсэндээ байгаа л да. Гэхдээ яг ер нь яг тийм эмэгтэй хүний гинэн итгэмтгий зан чанар илүү дамгаалцсан болов. За одоо ахиад нэг олоод өгчих юм бол за чадандаа тий минь хайр чадандаа болно доо ч юм уу тий. За ихэд ингэх юм бол за дараагийн хүнийхээ итгэлийг алдахгүй шүү ингээ шүү гэд бас хүмүүсийн ч гэсэн итгэлийг алдахгүй байхын тулд гэдэл гихмэтчлэнгээр ингээд ахиж явсараа гал. Тий. Тэгээд ингээд өөрийнхөө амьдралыг ингээд оронгоор нь эргүүлсэн байгаа байхгүй. Яг зураг авалтын талбай дээр болохоор мөрдөн дээр очиод яг байцаал басан. Зургоо ингээд зураг авалтын талбай тахад хүндээсэн тэр өдөр мэдгүй ягаад ч ингээд бүр үнэхээр хүндээсэн. Яг тэр өрөөлөө ороход бидс яг анхуд орж байгаа шүү дээ тий. Тэр эмэгтэй ч гэсэндээ анхудаа хизээж тэр мөрдөнд очиод байцаалт өгөөд ингээд амьдрандаа
ингэж төгсөндөө гэж төсөөлөөгүй л явж исэн байгаа штэ. Тэгэхэд яг өдөржингөө ингээд очиод ингээд бүр ингээд төгсөө гартлаа ингээд бодит юм яриад бүхнийг яриад уйлах үедээ уйлаа, дуулах үедээ дуулаад тэр хүн чинь ингээд бөө юм болжсмаар. Яг ингээд өстө яг л тийм байсан. Тэгэхээр амар хэцүү байсан. Оройн ч гэсэндээ гараад ингээд тэр мөртөнгийн хаалгаар ингээд гараал явах ч гэсэн тэр нь л айгүй хэцүү юм билээ. Жүжигчний мэрэгжлийг яагаад сонгох болсон бэ? Анх хизээ хаана Жүжигчний мэрэгжлийг 2008 онд анх сургуулаа төгсөөд тэгээ сонгож исэн. 10 жил тахын л өрн болондоо ингээд олон дүр тойрондоо ингэндээ тэгэндээ гэж боддог байсан. Одоо болохоор би өөрөө орчуулгын киноны жүжигч хийдэг. Тийм одоо бас олон дүр тойрол ингээд явж байгаа. орчуулгын кино гэхээр маш олон кинонууд орж ирэн завсар зайгүй ажиллана. Тэр талаараа. Тийм угаасаа ажил ихтэй. Гэхдээ яг нөгөө өөрөө мэрэгчлээ хайртай учраас өдөр хүртэл ажиллаж байгаа. Одоо төгснөөсөө хойш өрн тасралтгүй ажиллаж байгаа. Тийм тэгэхээр нилээдгүй олон уран бүтээлээр ажилласан. Тэгээд маш олон гадаадын, дотоодын олон хүний, олон бүсгүйчүүдийн, олон хүүхдүүдийн амьдралаар одоо ингээд амьдрал өдөр болгон ингээд нэг өөр сэтгэл зүйтэй, өөр бодолтой, бодролтой хардаг. Нөгөө ханги болгон дээр л ингээд өөр байгаа шүү дээ. Зарим өдөр амар гонхтой нэрээ тэгдэгдээ гэл өөрөө ирэх зүйлэл ганцаар алхаал. Зарим өдөр болохоор нэрэл хүний амьдрал ийм гоё жаргалтай эсгүүд байдаг шүү. Ийм үед байдаг шүү гэл ингээд мэдрээл тий. Тэгж ажиллаа хийдэг. Гэмтэргийн сурал баримтат кино. Энэ эмэгтэйгийн байдалд оруулсныг залуу байна, тийм үү? Тэр залууд эмэгтэй мэдээж итгэл, сэтгэл одоо хайр бүх юмаа зориулсан байгаа те. Хэрвээ сэрэмжлүүлж хэлэхээр бол миний хувьд бол ингэж болоодсан. Хүн болгоо өөр байдаг л да. Тий, одоо та ч нэг өөр зан аршинтай, би ч нэг өөр тий. Бас хүмүүс ч гэсэн өөр зан аршинтай байдаг. Гэхдээ яг нөгөө нэг одоо хүнээ олж итгэх хэрэгтэй гэх юм уу? Ялангуяа өсвөр насны охтууд маань одоо хитл юм итгэмтгий ага бүхнээ дэлгээл яг ингээл яг тийм бүсгүүчүүд охтоо зөндөө идэг. Тий, аль болох одоо юмд хашаар уул сууртай тэгээд айгүй юм тооцоолтой юм айгүй сайн бодож ингээ сонголтын дээрээ ханыхаа найз залуухаа сонголтын дээр ч гэсэндээ тэгж хандаарай л гэж бодогдсон. Тэгээд ингээд одоо зөндөө хохирогч олцсон охид бүсгүүчүүд байгаа байхгүй юу? Зөвхөн миний дөрөв хувьд ч биш те. Зөвхөн яг тэр эмэгтэй хувьд ч биш. Өөр ингээд одоо ил гарсан маш олон хохирогч нар байна. Даалт одоо ч гэсэндээ ингээд хохирогчоор байгаа олон зуун эмэгтэйчүүд байгаа байхгүй юу? Ашиглуулж. Тий, ашиглуулж байгаа, хийлж чадахгүй байгаа. Тий, ингээл яаж ч чадахгүй яг амьдарч байгаа олон зуун бүсгүүчүүд байгаа. Тэгэхээр маш итгэл тэгэл явах тусам итгэл ингээл улмал хүндрээд шүү дээ асуудал. Тэгээд яг айгу эмэг нэлтэйгээр төгссөн байгаа. Энэ киноны хувьд л мэдээж энэ ингээд бодит хүн учраас энэ дээр нь би алдчих бай дээ. Эсвэл энийг би дотоод олчих бай дээ ч гэсэн юм. Тийм болгоомжлол байсан уу? Угаасаа алхам тутам бүртэл байсан. Тийм түрүүлсэн шүү дээ нөгөө зохимол дүр биш. Тэгээд одоо байхгүй болцсон хүн биш. Одоо яг амьдарч байгаа тэр одоо хөрөгч бүсгүй дүрийг гаргаж байгаа учраас яг ингээд алхам тутамдаа л үг хэл болгоно ярил яг тэгж бац. Үйл хөдлөл болгоно ярил яг хичээсэн. Арай л дотоод болчих үедээ арай л ер нь үгүй ингээгүй штэ гэж бодогдолчихгүй юмсан да аль болгон гэж төхүүлэх юмсан даа л гэж бодсон. Тийм. Тэгэхээс яг нөгөө тэр хүний амьдрал одоо яг ингээд одоо би яг тэр хүн чинь бас биш ингээд нөгөө оролж дамжуулж гаргаж байгаа жүжигч хүн шүү дээ тий. Тэр учраас яг зураг авалтын туршид л ер нь юм айцтай байсан. Хэрвээ одоо энэ бүтээлээс үзэгч ганцхан санааг эндээс ойлгоод аваасай гэж хүсвэл та яг ямар санаа хэлэх вэ? Одоо ер нь хөгшчүүд маань хүртэл гэж яриад байгаа шүү.
цөөн цаг ирж байгаа шүү. Цөөн цаг ирчихжээ гэл залуучууд бидний хувьд ч гэсэндээ нийгэм арай л биш ээ, нэг л биш болчихжээ гэл тийм нэг л юм биш байна да гэдгийг ингээд хүн болгон хөгшин залуу гэлтгүй мэдээд байгаа байхгүй юу. Тийм учраас одоо маш улс ууртай тэгээд одоо сонголт болгондоо алхам тутамдаа л ер нь маш анхааралтай одоо тийм байгаасай л гэж хүсэж байна. За манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ярьж өгсөн танд маш их баярлалаа. Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлаа. Таньдаас амжилт хүсье. Гэлээ. Батаа сайн над руу уцаар ирлаа. Хүн алчлаа гэдэг. Тэгээд тэрнээс хойш дүү маань ерөөсөө ялээгүй. Олонд ил болоогүй баримтууд. За сайн байна. Гэмтэргийн шалтгаан нөхцөл. За 1 2 3 4 Ирж байгаа. Бодит ярэ. 6 өөр түүх, 6 өөр гэмтэрг. Баян зүгтүүргийн жижүүрийн шуурга өдөрлөгийн утсан дугаарыг утснаас манай жижүүрийн утас руу залгасан. Миний аймагсанд эрсдэлтэй байдал үүсээд байна. Бараан утастай эрэгтэй хүн явж байсан. Энд бол итгэхэд бол үнэхээр хэцүү байна л гэж. Надад туслаарай. Би Лаос улсад байна. Хуудлах гэмтэрэг болсон. Тэгээ 12 охирч тогтоогдсон байгаа. Тухайн газар бол ямар нэгэн хууль дүрэн бол үйлчлэлтгүй. Одоо ингээ өөр хөвгтэй чинь би ингээ алхуулна. Ороход л дотор муухаар байл. Би зүгээр суугч хүн байсан. Ганцхан удаа уулзчих юм бол чиний зургийг чинь би устгаж өгье гэж охинд худлаа хэлээд тэгээ охиныг гэртээ авчихсан байсан. Гэмтэргийн сурал баримтат кино.